Сайн байцгаана өглөөний мэнд. Нөгөө дахин анхдах ч өндөг анхдах ч гэдэг шиг юм болох гэдэг. Би өдийг хүртэл бодол хүнийг бүрдүүлдэг юм байна. Эмоц хүнийг хүн гэдгийг төлөвшүүлдэг юм байна. Хүн гэдэг би гэдэг чинь миний эмоц юм байна гэж ойлгож байсан. Гэтэл тэр болгон биш болж хувирсан. Гэтэл бодол яагаад үүсэж байгаа юм бэ? Бодол ер нь бидний хаанаас үүсэж байгаа энэ чинь би шүү дээ. Бодлоо яаж эерэг болгох юм бэ гэд оролдоод исэн чи эцсийн дүндээ бодол анхдах чинь биш юм байна. Бодол гэдэг зүйл чинь бидний бие сэтгэлийн өнөөгийн байгаа төлөв байдлаас хамааралтай юм байна. Бидний бие сэтгэлийн төлөв байдал хаанаас үүсэлтэй юм бэ гэвэл бидний амьдралын турш олсон бидний итгэл үнэмшилтэй холбоотой юм байна. Бидний үзэл сурталтай холбоотой юм байна. Амьдралыг ийм тиймгээ бодчихсон, дүгнчихсэн хизээ нэгэн цагт бид нар цуулгаад өгчихсөн тэр үзэл итгэл үнэмшилтэй холбоотой юм байна. Тэгэхээр итгэл үнэмшлээ эерэг болгочихвол бидний бодол эерэг болох нэ.